Hey guys, за юу цаана. Өнөөдөр маш чухал нэг сэдвийн тухай яриа гэж сонголоо. Монголд хараахан мэдгдэж амжаагүй байгаа. Гэхдээ гадныхаа оронд, ялангуяа барууны хөгжилтэй орнуудад болон Америкийн нэгдсэн улсад шинээр гарч ирсэн нэг асуудлын тухай ярилцъя. Энэ бол Gen Z үеийн ажилгүйдлийн хямрал байгаа. AI хөгжөөд бас геополитикийн асуудлаас болоод маш олон ажлын байрнууд бас багасж байгаа. Ажил олгогч нар ч гэсэн илүү ажлын зар тавихаа болж байгаа ерөөхдөө нэг юм нийгэмд ирсэн байна. Тэгээ үүнд мэдээж хамгийн ихээр өртөж байгаа үе бол яалтчгүй Gen Z-ийнхэн байгаа. Мэдээж Gen Z үеийнхний дунд нэг байгаа асуудал нь юу вэ гэхээр одоо сошиал медиагаар илүү ажиллах сонирхолтой 9 to 5 буюу одоо яг офис ажлыг яг офисын цагаар ажиллах сонирхолгүй өөрсдийнхөө цагаар одоо сошиалоор YouTube хийх, Instagram, Facebook дээр бараа сурталчлах, e-commerce хийх ч юм уу те илүү тийм зүйл рүү төвлөрч байгаа учраас мэдээж энэ үеийнхэн бол илүү ажилгүй байх тал руугаа байгаа бус үе бодвол гэхдээ яг Gen Z үеийнхнийг хамгийн ажилгүй байлгаад байгаа том шалтгаан нь энэ бол биш. Тэгэхээр том компаниуд буюу Netflix, Google, Microsoft, Amazon гэдэг компаниуд 2021 оноос хойш шинээр төгсөгч авах нь 50%-аар багассан байгаа юм. Stanford-ийн судалгаагаар AI нэвтэрсэн ажлын байрнуудын ажлын тоон 15%-аар багассан гэсэн судалгаа байгаа юм. Тэгэд энэ их ажлын байрны цомогтгол, энэ их одоо ажлын байр нэмэгдэхгүй байгаа шалтгаануудын ард бол мэдээж AI байгаа. Тэгээ мэдээж яг ямар хүмүүсийг авахгүй байгаа вэ гэвэл шинээр төгссөн хүмүүсийг л ажилд авахгүй байгаа. Яагаад гэвэл шинээр төгсөгчдийн ажил AI-аар орлогдох 100% боломжтой учраас. За тэгвэл бүгдээрээ энэ хүү бичлэгээр Gen Z-ийн crisis-ийн тухай ярилцгаая. За энэ хүү бичлэг дээр бүгдээрээ BBC Global дээр тавигдсан нэг бичлэгийг үзээд тэгээ тэрэн дээр би өөрийнхөө санааг нэмээд явах болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Anish, thank you so much for joining me. I have been wanting to do this story for a long time, in part because I have a 25-year-old college grad who's got a master's and is looking for a job, and his girlfriend who has 2 masters and is looking for a job. Then За ингэж энэ эмэгтэй болохоор Anish гэдэг тэр залуутай ярилцж байгаа юм байна. Тэгээ асууж байгаа зүйл нь болохоор би энэ тухай үнэхээр ярилцахыг хүслээ. Яагаад гэвэл надад 25 таа хүүхэд байгаа. Манай хүүхэд мастрын буюу магистрийн зэрэгтэй. Тэгээ найз охин нь болохоор бүр 2 магистрийн зэрэгтэй. Тэгсэн мөртлөө хоёулаа ажилд ороагаа одоо хүртэл ажил хайж байгаа гинэ. And keep seeing these stories in the Wall Street Journal and the New York Times and Bloomberg and NPR about the crisis of jobs for college grads. And I look at my older kids and they never had that, right? За ингэж за тэнгуүтээ би ингээл NPR, New York Times, тэгээ ингээ Bloomberg ч юм уу иймэрхүү газруудын одоо нийтлэлүүдийг уншиж байгаа. Энэ дээр ерөөхдөө маш их Gen Z үеийнхний одоо шинээр төгсөж байгаа залуучуудын job crisis буюу ажилгүйдлийн хямралын тухай айгүйх одоо нийтлүүд гарсан байгаа. Тэгээ би ингээд бид нар бол хийж ийм зүйл авч байгаагүй гэж хэлж байна. Тэгээ бас энэ одоо том хүмүүс нь ч гэсэн ийм асуудал авч байгаагүй юм шиг байна. Graduated from college 5-6 years ago, and it seemed to have been pretty straightforward for them. So are there some graduates that are suffering more than others? 5-10 years ago, we all wanted our kids to do computer science. Should we now be pushing them to do poetry? Тэгэл ингэж хэлж байна. Тэгэл одоо 5-10 жилийн өмнө бол ингээл бид нар бүгдийн software engineer бол гэж ингэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо ийм зүйл болчлоо. Тэгвэл бид нар буцаад одоо хүүхдүүдэд та нарын software engineer болоод одоо буцаад уран зохиолч юм уу те эсвэл зөв шүлэг бичдэг болооч гэж хэлэх хэрэгтэй юм уу? Гинэ та юу гэж бодож байна гэж энэ залуу асууж байна. Well, so let's take computer science. That was and remains sort of the poster child of the knowledge economy. It was the job that, especially I'm a child of immigrants, like immigrant communities, all communities were looking to get their kids into that path because it was secure. За энэ залуу нөгөө immigrant юм байна, цагаач. Тэгээд юм цагаач хүмүүсийн одоо яг ерөөдөө нэг хийдэг зүйлүүдийн нэг бол хүүхдүүдээ одоо computer science-аар сурах байсан гэж хэлж байна. Тэгээд энэ нөгөө айгүйх юм мемүүдс байдаг шүү дээ. Одоо нэг Аз хүмүүс хүүхдээ эмч болох гээд амар үзээд байдаг. Тэг яг тэр шиг л ерөөхдөө одоо энэгтэйчүүд бол хүүхдээ энэгтэйчүүд бол ингээл компьютер сайентист те програм хэмжээ инженер болох гээд үзээд байдаг. Тэгээ тэр ч үгүйс аргагүй бахла таад бас ер нь харж исэн бах. Одоо Google юм байна те. Google, Microsoft одоо яг одоо байгаа. Oracle байна. Одоо миний ажиллаж байгаа компани, манай компани FedEx ахгүй, FedEx-ийн охин компани. Тэгээ FedEx-ийн одоо технологийн захирал бас энэ итгэх хүн. Тэгээ Google байна. Юу байна.
Ер нь Oracle байна. Тэгээ энэ том компаниудыг дандаа нөгөө технологийн захирлууд дандаа энэтхэг хүмүүс байдаг. Ерөөд яг энэтхэг хүмүүс одоо өөр газар цагаачлчаад ер нь бол хүүхдүүдтэй хийдэг зүйл бол одоо шинжлэх ухаанч болгодог, компьютер шинжлэх ухаанч болгодог гэж хэлж болно. Ерөөд яг IT-гаар бол энэтхэгчүүд аягүй алдартай шүү дээ. Тэгээд энэ одоо залууч гэсэн яг тэр замдлаар явсан юм байна. Аав ээж нь бол computer scientist болгосон юм шиг байна. За. That's where you were going to make the big money. Yes, and that was like the right math for what the knowledge economy represented. The knowledge economy is on the way out. We're living that reality. За knowledge economy гэдэг тухай зүйлийн тухай ярьж ерөөдөө мэлэг дээр суурилсан эдийн засаг гэж ярьж байна. Тэгээ мэлэг дээр суурилсан эдийн засаг бол одоо ерөөдөө жоохон болж эхлэх гээд байгаа л гэсэн санаа хэлж байна. Тэгээ ерөөдөө энэ бол илүү AI-тай холбоотой гэж ярих гээд байгаа гэж бодож байна. Тэгвэл AI гарч ирсэн учраас зарим нэг мэдлэгтэй холбоотой ажлууд бол баг солигдоод эхэлж байгаа тий. За, тэгээ цаашаа үргэлжлүүлье. Reality. We're entering a new economy. And so you see the headlines of computer science degree holders who are graduating and finding it very difficult to get a job. Our own data. Тэгэхээр ийм шин бүр эдийн засгийн үе рүү шилжиж ирж байгаа гэсэн санаа хэлж байна. Тэгээ энэ эдийн засгийн шилжилтийн үе дээр хамгийн ихэнд харагдаж байгаа нэг өөрчлөлт бол шинээр төгссөн IT-ийн одоо хүүхдүүд ажил олж чадахгүй байна гэдгийг зөвхөн эхэлнэ л гэдэг санааг эхэлж байна. I did a New York Times op-ed last year with this point. 96% of the average computer software engineer's job is susceptible to being done by AI, either immediately or soon. Now we New York Times-ийн судалгаагаар бол одоо компьютерийн одоо инженеруудын хийж байгаа ажлуудын 96% нь одоохондоо эсвэл ирээдүйд 96% шүү. Ингээ солигдоход одоо тийм нэлээд ойрцсон байна. Мэдрэмтгий болсон байна. Тэ солигдоход мэдрэмтгий болсон байна гэдэг санааг хэлж байна. argued in that op-ed, that doesn't mean that job goes away. It means what it is to be a computer scientist, to be a software engineer changes. Тэгээд яг энийг манайд болохоор арай өөр талаас нь тайлбарлаж байна. Одоо юу гэдэг чинь тэр яг одоо софтвер инженеруудын хийж байгаа ажлыг AI солин гэдэг нь софтвер инженерүүд байхгүй болно гэсэн үг биш ээ. Зүгээр бидний хийж байгаа ажил арай өөрчлөгднө л гэдэг санааг хэлж байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол миний өмнөх бичлэгэн дээр тэр яг бас орчин үеийн ерөн софтвер инженерүүд яг ямар байх юм бэ гэдгийг ярьж ирсэн тий. Тэгээд ер нь та зүгээр одоо бодоод үзтээ сая 2-3 жилийн өмнө дөнгөж одоо ChatGPT ч юм уу AI-д гарч ирэх код бичиж эхэлсэн. Тэрний өмнө бол бид нар бүх кодоо яг 100% гараараа бичдэг гэсэн шүү дээ. Тэгээ одоо 2-3 жилийн дотор одоо бүр сайн хөгжөөд бид нэрийг хэдэн хувиа яг өөрсдөө гараараа бичиж ийн гэдгийг бодоод үзтээ. Тэгэхээр дахиад 2-3 жил эсвэл дахиад 5-10 жилийн дараа бид нар бүр кодондоо гар хүрхгүй ч явах магадaltaй болох байхгүй. Бид нар зүгээр л англи дээр хэлээд тэрийгэ бичээд баг харахгүйгээр шууд 100% итгэдэг болох хэмжээний болж магадгүй ирээдүйд бол яг одоо л яриад ихчихгүй л те. Яг одоо л ялч өөрөөсөө харахгүй болохгүй байгаа. Тэгэхдээ энэ бол ирээдүйд байх боломжтой зүйл тийм үү. Тэгэхээр тэр үед бидний хийдэг ажил арай өөр болно гэдгийг бас өмнөх бичлэгэн дээр ярьсан. Илүү менеж хийх талтай те. Бид нар тэр AI-ыг менеж хийгээд AI-аар асуудлуудыг шийдвүүлүүлээд одоо олон цэгүүдийг холбуулад асуудлуудын одоо хооронд нь хийлгүүлэх маягаар илүү бид нар менежерийн ажил хийнэ тий. AI-ыг менеж хийх ажлыг хийн. Яг гол тэр ажлыг нь бол AI хийн. Тэгэхээр бид нар илүү менежерүүд болно. Софтвер инженерүүд бол тий гэсэн санааг илүү project менежерүүд болно гэсэн санааг хэлсэн. Тэгээд яг энэ хүн бас ерөөдөө тэр тал руу ярих гадах шиг байна. Бид нар бол яг софтвер инженерүүдийн ажил хийхдээ болно гэдэг нь софтвер инженерүүд байхгүй болно гэсэн үг биш. Зөвхөн хийж байгаа ажил нь хийж байгаа зүйл нь өөрчлөгднө л гэдэг санааг хэлж байна. Started to see employers saying, if you have that CS degree, do you have a philosophy minor? So you can help me think about the ethical implications of what I'm building. It used to be Тэгээ өмнө бол ингээл зөвхөн нэг диплом аваад болцдог байсан те. Нэг computer science-ийн диплом аваад та одоо софтвер инженерээр ажиллаж, програмч инженерээр ажиллах боломжтой байсан. Одоо бол арай тийм биш. Үе рүү ирж байна. Яг тийм straight forward буюу тийм шууд ингээл төгсөөл ажиллах ч юм уу тиймэрхүү зүйл бол яг биш болж гин гэж хэлж байна. Яг гэхдээ энэ бас хүмүүс буухгүй ч магадгүй. Яг тэгвэл энэ яг одоо нөгөө Монголд гарч ирээгүй байгаа асуудал байгаа даахгүй. Монголд бол одоо ч гэсэн ажиллах хүчний хомсдолтой байгаа манай IT-ийн салбар компаниуд IT-ийн инженер авах айгүй сонирхолтой байгаа. Гэхдээ орох хүмүүс олдохгүй төгсөгчд ч юм уу эсвэл ингээд хүмүүс нь гадаад руу явах, өөр мэргэжлэр ажиллах те ингээд одоо мастераар сурж гадаадд явах ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ер нь бол айгүй нөгөө яг залуу боловсон хүчээ бид нар гадар шаа алдчихж байгаа учраас бид нарт яг энэ
хүн нь байгаа мөртлөө ажил нь байхгүй гэсэн асуудал биш. Ажил нь байгаа мөртлөө хүн нь байхгүй гэсэн яг 100% эсрэг 180 градус эргэцэн тэр эсрэг асуудал нь бидэрт байгаа учраас яг буухгүйж магадгүй. Гэхдээ guys яг одоо энэ асуудал болж ихнээсээ байгаа яг энэ барууны том орнууд чинь энэ бол одоо англи хүмүүс энэ энэ Англид бол байгаа асуудал, Америкт бол байгаа асуудал айгүйх ингээд төгсөгчд байна, шин төгсөгчд. Гэхдээ шин төгсөгчдөд зориулсан ажлын байр алга, ихэнх ажлын байрнууд нь 6 жил, 7 жил, 8 жил, багадаа 4 жилээс дээш гэсэн туршлагатай. Тэгээ одоо 4 жил сураад төгссөн чи яаж 4 жилийн туршлагатай байх юм бэ? Өсрөөл одоо 3 дугаар курстэй нэг дадлага хийгээл нэг хэдэн сарын туршлагатай байх байлгүй тий. Тэгэхээр одоо нөгөө бас энэ нь яг гэхдээ ганцхан энтэй биш, бас нөгөө геополитиктэй холбоотой л байгаа даа л та. Яг одоо айгүйх бас нөгөө эдийн засгийн хямралууд, жижиг улсуудын хоорондын хямралуудаас болоод том компаниуд айгүйх ажилчдаа халж байгаа тий. Таад бас өмнөх бичлэгүүдийг сонссон бах ингээл Microsoft ч юм уу 12,000 ажилчтай харлаа, Amazon 8,000 ажилчтайг халлаа ч юм уу тий. Ингээл огцом хэдэн мянгаар нь ажилчид халаад байгаа. Тэгээд огцом ингэж хэдэн мянган инженеруудыг халахаар тэр хэдэн мянган тэр том компанид ажилласан туршлагатай инженерүүд чинь ахаад ажил хайх гад нөгөө ажлын талбар дээр ороод ирэхээр шинээр төгссөн 10 хэдэн мянга, 20 хэдэн мянган шинээр төгссөн инженерүүд чинь тэр ажлаасаа халагдсан 10 хэдэн мянган инженеруудыг давж гарч чадахгүй байгаа. Яг тэгвэл тэр инженерүүд чинь том компанид ажилласан туршлагатай хүмүүс. Тэгээд тэр туршлагатай хүмүүсийг ажилдаа авах юм уу эсвэл дөнгөж шинээр төгссөн хүмүүсийг авах юм уу гэхээр бас амар асуудалтай болчихоо. Тэгэхээр ганцхан бас AI-ийн асуудал биш. Гэхдээ мэдээж яг хамгийн их хувийг эзэлж байгаа нь бол яарч AI болчиход байгаа. Яагаад гэвэл одоо яг AI-ийн хамгийн сайн хийж чаддаг ажил юу юм бэ гэвэл дөнгөж төгссөн хүний хийж чаддаг ажлыг AI хамгийн сайн хийж чадж байгаа. Яг тэгвэл дөнгөж төгссөн хүний ажил өөрөөр хэлбэл яг дөнгөж ажилд орсон хүний ажил бол 100% зааварчилгааны дагуу явдаг. Танд танаа ахлах чинь чамд нэг ийм асуудал өгчий. Тэгэхээр асуудлын чи ийшээ ороод ингэж хийгээд чи энийг нь ингэж тэр хүнтэй уулзаж ингэж ярилцаад тэгээд чи энийг шийдчих гэж хэлдэг. Яг өөрөөр хэлбэл одоо шинээр төгссөн хүнд дөнгөж ажлын орж байгаа ажил дээр шууд бүх юмыг 100% хариуцлаад өгдөггүй. Нөгөө нэг асуудлын нэг тодорхой нэг жижиг хэсэг хувийг өвдөг учраас тэр нь 100% заавчлагдах боломжтой. Өөрөөр хэлбэл AI шууд хийчих боломжтой байдаг гэсэн үг. Тэгээ тийм ч учраас одоо ерөөдөө шинээр төгссөн хүн авахын оронд нэг туршлагатай хүн аваад тэр нь AI-ыг ашиглаад 3-4 шин төгсөгчийн ажлыг ганцаараа хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг л дээ. In the predictable path, I got this degree, now give me that job. And we all knew that like 1 + 1 = 2. That was great if you got the degree. It was not great, by the way, if you couldn't afford to get the degree, if you weren't in a like privileged community that gave you a pipeline to get to the degree, but it was all like known. Now saying I Энэ яг түрүүний point-ыг хэлчлээ давтаад ерөнхийдөө бол өмнө ийм straightforward гэсэн одоо бол яг ингээд нэг тийм straightforward биш байна л гэж. got the degree doesn't really say much. You got to say what that means you're going to be able to do. I think retail jobs start to have a lot of value in a way they didn't in the knowledge economy. If you could say you worked a job where you had to show resiliency, adaptability, managing hard well, those are things that employers are looking for. За ингэж хэлж байна. Одоо баг ийм сургуулийн дипломоос илүү баг ийм ажил хийгээд үтцсэн тэгээ retail ажил гэж одоо тэгээ одоо жижиглэнгийн ч юм ажлууд эсвэл ийм одоо худалдааны эсвэл ийм хар ажлууд ч юм хийгээд үтцсэн хүмүүст баг илүү туршлагатай тийм хүмүүсийг илүү авах нь ихсээд байгаа юм шүү. Яагаад гэвэл чиний одоо дипломоор сурсан бүх ажлуудыг чи одоо баг AI хийчих штэ. Тэрний оронд яг одоо AI-ийн хийж чадахгүй тийм зүйл одоо жишээ нь үтгчээ одоо хэцүү зүйлийг давж гарах, асуудалтай нүүр тулах те эсвэл одоо тисэж туулах одоо тесвэрлэх чадвар эсвэл одоо adaptability ч одоо тасан цогцох чадвар ч юм уу тиймэрхүү чадварууд нь илүү одоо тиймэрхүү зүйлүүдийг сурсан хүмүүс илүү ажилд орох магадaltaй болох юм биш үү гэж харагдаж байна гэж хэлж байна. Яг энэ хүн ингэж л хэлэх гээд байгаа шиг байна л та. Гол санаа нь болохоор одоо дипломоор бид нар болохоор юу авч байгаа вэ гэхээр hard skill буюу те одоо яг тийм hard skill гэж одоо яг нэг тийм knowledge based зүйлүүдийг л авч байгаа гэсэн үг. Бид нар яг шинэ computer science ороод бид нар код ч сурж байгаа. Код гэдэг нь юу юм? Компьютер яг яаж ажилтгийг цаана юу болж байгаа тэ яаж одоо том хэмжээний одоо аппликейшнийг тэ хэдэн сая хүмүүсийн хандлттай аппликейшнийг одоо яаж зөв зохион байгуулахын тэ архитекторыг яаж гаргахын тиймэрхүү илүү hard skill-үүдийг сурж байгаа бол энэ хүний хэлж байгаа гол санаа нь бол soft skill-тэй хүмүүс илүү их одоо ажилд орох магадaltaй болж байгаа юм биш үү гэдэг санааг хэлэх гээд ах шиг байна гэж бодлоо. Тэгээд магадгүй энийг яг би зүгээр ихэнх хүмүүсийг мэдж байгаа болов гээл айгу товчлоод ярьчлаа.
мэдгүй хүмүүс байгаа бол hard skill, soft skill гэж ерөөдөө хүний одоо чадварыг хоёр хуваадаг. Hard skill гэдэг нь бол ерөөдөө яг чиний ямар нэг тийм сургалтаар яг ямар нэг зүйлийг одоо эзэмшээд тэгээ тэндээсээ гарч авсан мэдлэгийг hard skill одоо чадвар гэж нэрлэдэг. Их сургууль нөө өөрсдөө сургалтанд суугаад ч юм уу те ном уншаад одоо тиймэрхүү олж авсан яг нэг тийм мэрэгжлийн одоо мэрэгшсэн мэдлэгийг болохоор hard skill гэдэг. Харин эсвэргээрээ хүнтэй ажиллах, хүнтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд хэрэгтэй одоо ур чадваруудыг болохоор soft skill гэж нэрлэдэг. Энэ одоо юу гэдэг чинь хүнтэй одоо асуудалтай байсан ч гэсэн сайнаар харьцаж чадах. Тэгээ тасан цогцох те одоо хүнд их одоо тийм pressure гэдэг те одоо их хэмжээний тийм одоо pressure гэдэг юу гэдэг. Одоо их хэмжээний тийм ачааллыг даах чадвар ч юм уу те хүнтэй зөв харьцах чадвар ч юм уу. Иймэрхүү тийм хүнтэй холбоотой зүйлүүдийг болохоор soft skill гэж нэрлэдэг. Where work is going, it's really going to be none of us are our job title or where we sit in an org. We are these individuals with unique lived and learned experiences, unique energy that we bring, unique like resilience we bring. That's what we're going to get hired for and moved around with. And so articulating that is something. Тэгээ энэ дахиад point яг нэг саяны ярьсан юмнуудыг дахиад хэлчихлээ. Ерөнхийдөө бол орчин үед бол нэг тийм hard skill-тэй өмнөх чухал биш гэж юм. Гэхдээ guys юу шүү. Энэ зөвхөн шинээр төгсөгчдийн үед ярьж байгаа шүү. Одоо шим докторийн зэрэгтэй амар том мундаг юм хийдэг хүн бол хүн одоо мундаг одоо софтверийг зохион байгуулдаг хүнд бол чиний мэдлэг чи хамаагүй гэж юусэн хэлээгүй. Зөвхөн яг дөнгөж төгссөн шинээр төгссөн хүмүүсийн хувьд чиний яг сурсан мэдлэгээс чи илүү энэ soft skill-үүд нь чухлаа гэдэг санааг зөвхөн шинээр төгссөн хүмүүсийн Gen Z үеийн хувьд хэлж байгаа шүү guys. Something folks can control. And honestly, I have a 10-year-old and an 8-year-old. The main thing that I'm trying to sort of like shore up is a sense of self and self-worth and ability to handle hard well. I think those two buckets of skills. Тэгэл ерөнхийдөө өөрөө болохоор 8, 10 насны хүүхдүүдтэй байна. Тэгээ хүүхдүүдтэй яг зааж өгж байгаа зүйл нь бол яг л тийм түрүүний хэлсэнчлэн ерөнхийдөө илүү soft skill-үүд л зааж өгж байгаа л гэж хэлж байна. Are the most durable. Back to the entry-level jobs, I saw that LinkedIn survey of what some 3,000 executives saying that 63% of them think that AI will absorb entry-level tasks. So, in a sense, LinkedIn дээр нэг судалгаа хийсэн байна. Тэгээ тэн дээр юу гэжсэн бэ гэхээр 3,000 executives гэсэн 3,000 одоо сэдвэр гаргах төвчний хүмүүс болохоор ерөөдөө 60 хэдэн гэсэн бэ. 67% орчим нь одоо entry level одоо ажлууд ерөөдөө ерөөдөө бол AI-аар солигдно гэж хэлсэн байна. Тэгээ 67% гэдэг бол амар өндөр. Өөрөөр хэлбэл за өнөөдөр нэг 1000 шинээр төгсөгч байсан гэж бодоход бараг 67% тэгвэл ажилгүй л байна гэдэг санааг хэлэх гээд шүү дээ. Yeah. Is Gen Z just is going to suffer anyway, however much of a good story they tell about themselves, however much, wait staff work they do, however much they manage to connect those narrative dots. Maybe there just aren't going to be those entry-level jobs because corporations are going to give them to AI. Тийм тэгэл ерөөдөө энэ яг Gen Z үед яг яаж одоо нөлөөлөх юм бэ? Эдгээр тэгээд ийм аюулд орсон юм биш үү гэдэг санааг хэлж байна. Тэгээд энэ бас нэг хэлж байгаа сан агиух Gen Z-г нөгөө магтаж хэлж байна. Тэгээд хичнээн Gen Z одоо ийм үе ингэж байгаа тэгж байгаа юм онцлог үе ч гэсэн хичнээн хүмүүс нь ийм ч гэсэн одоо яг AI-с болоод ийм аюулд орж байгаа юм шүү гэж байна. We don't know, but we do know the same percentage in that survey, like literally the same percentage that said AI is going to eventually take on tasks that are currently allocated to entry-level employees, say entry-level employees bring fresh ideas and new thinkings that is valuable to business growth. This same generation that's got this tough time landing a first job is AI native, is bringing a whole new sense of what consumers want and what businesses should do differently as they try to adapt to this new economy. The knowledge economy is on the way out that we've lived in for half a century. Тэгээд энэ хүн дахиад санаа галах гэдэг нь ерөөдөө саяны асуулт нь бол яг одоохондоо ийм зүйл болж байгаа ч гэсэн ирээдүйд ерөөдөө энэ ажлыг хийж байгаа бидний хийж байгаа зүйл бол өөрчлөгднө л гэдэг санааг хэлэх гээд байна. A new economy is emerging. When a new economy emerges, and this is when we went from the farm to the factory and we went from the factory to the office, disruption comes first. We're in that. Jobs change. We've got the Яа, энэ стогой point хэллээ guys. Энэ дээр за нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. За тэгэхээр шинэ
эдийн засаг шинэ эрүү эхэлж байна. Тэ одоо яг өмнө болохоор фармераас одоо жишээ нь үйлдвэрлэлтийн үе, тэ үйлдвэрээс автоматжуулалтын үе гэдэг ингээд явж байсан. Одоо бид нар дараагийн одоо тэр үе рүү явж байна. Юу вэ гэвэл одоо AI-ийн 90-100 руу явж байна гэдэг санааг хэлж байна. Тэгэхээр ямар нэгэн 90-100 болоход яг юу болд юм бэ гэхээр эхэндээ замбраагүй байдал, үл ойлголцол, айгүйх асуудлууд гардаг. Одоо би 100% санахгүй байна. Гэхдээ миний санаж байгаагаар бол үйлдвэрийн нөгөө гараар айгүй хүмүүс ингээд нэхмэл хийдэг байсан үе гинт ингээд машин ороод ирсэн гинэ Англид. Одоо яг нөгөө Peaky Blinders-ийн үе шүү. Peaky Blinders-ийн үед чинь нөгөө хүмүүс айгүйх үйлдвэрт очиж гараараа юм хийж ажилладаг байсан үе. Тэгсэн чинь нөгөө үйлдвэр дээр машин аваачаа тавьсан. Тэгсэн чинь тэр машин нь нэг хүний хийж байгаа зүйлээс 5 дахин хурдан хийгээдсэн гинэ. Тэнгүүд таад бодоод үзтээ тэр нэг машин ингээд тэр хүнийг 5 дахин хурдан оролцож байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө үйлдвэрт ажиллаж исэн айгүй олон хүмүүс чинь боцлог гаргаад бөөнөрөө одоо засгийн газартайгаа дайцсан байгаа юм л та нөгөө чагсаал болоод тэгэл ерөөхдөө яг eventually тэр чагсаал нь дарагдаа тэгээд ерөөхдөө бүх зүйл нь роботжод явсан байгаа. Гэхдээ үйлдвэрт болохоор хэдэн мянган хүн ажиллаж байсан байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл таадас өмнө юм зураг бичлэг харж байсан баг. Би энэ бас скрин дээр зураг бичлэг оруулчих. Үйлдвэрт бол бүр хүн болгон ажилладаг байсан. Хүн болгол үйлдвэрийн ажил хийдэг байсан. Тэгтээ автоматжуулагдсан. Тэгээд тэрийг хүн хайцсан бэ. Тэгээд бүгдийгэд ажилгүй болоод одоо гэр оронгүй болцсон мөгөөл үгүй. Бүгд ямар нэг байдлаар өөрчлөгдсөн ажлын байрууд руу хувьсаад орсон. Тэгэхээр энэ ихний үе гарч байгаа үе бол зүгээр л тодорхой хэмжээний юм замбраагүй байдлаа гэдэг санааг хэлж байна. Тэгээд би энэтэй бол яг санал нэгдэж байна. Яг одоо entry level те одоо энэ шинээр төгсөж байгаа Gen Z үеийнхэнд бол айгүйх асуудлууд гарч ирж байгаа иймэрхүү зүйлүүд байна. Гэхдээ энэ бол одоо төр зүрийн асуудал хаа. Тэгэхээр ямар нэг тийм шин ажлын байрууд, шин зүйлүүд болно. Тэр шин зүйл рүү харин хурдан хувьсаж орох нь л зүгээр ах. Магадгүй чиний гомдлоод бид нар ингээд ажилгүй болцсон ингэсэн тэгсэн гэд яваад их юм бол тэр хүмүүс харин жинхнээсээ одоо хохирогч болох магадaltaй. Тийм учраас эртгэн одоо эдийн засаг хаашаа чиглэж ийн ямар зүйл болж ийн тэ шин софтвер инженерүүд тэгвэл яг юу сурах ёстой юм яах ёстой юм гэдгийг дагаад тэрийг сураад хувьссан хүмүүст төрүүлж одоо тэ тэр хувьсалт одоо хожноо л гэдэг санааг яг хэлэх гэж байгаа болоо энэ хүн гэж бодлоо. Data 70% of the average job will have changed by 2030. So we're all going to be in new jobs even if we don't change. 2030 он гэхэд нийт одоо байгаа дэлхийд байгаа нийт ажлуудын 70% нь солигдно. Ямар нэг өөр одоо шинэ ажлаар солигдно гэж хэлж байна. Яг одоо бидний энэ ажлыг хийж байгаа ч гэсэн 2030 он гэхэд бидний яг хийж байгаа ажил арай өөрөөр хийгддэг өөр ажил болчихно гэдэг санааг хэлж байна. Change jobs. The third bit is that entirely new jobs get created. Influencer wasn't a job, 10 years ago. Data scientist wasn't a job 20 years ago. So we haven't even started to see that yet aside from AI jobs. And then fourth phase, we're in a new economy. So if you're entry level, right now you're at the whim of companies doing this sort of math of how do we transition. Some companies are going to Энэ айгүй эрэг лотолтой байлаа л та тий. За энэ хүн болохоор ингэж хэлж байна. Яг одоо болохоор компаниуд яг ингээд юу хийхээ мэдэхгүй ингээд яг одоо л ингээд яг бодлого одоо ээж байгаа л гэдэг санаг хэлж байна. Яг юу болоод байна? Эдийн засаг яаж шилжээд байна? Шинэ ажлын байрууд юу болоод байна? Бид нар ямар ажлын байр гарах уу? Яах уу, ийх үү гэд яг энэ шинэ эдийн засгаас хуучин эдийн засгаас шинэ эдийн засаг руу шилжих энэ үед ирээд байгаа учраас ийм жоохон confusion үсээд тэгээд яг юугаа хийгээд мэдэхгүй нүуд энэ шинэ үеийнхэн хохироод байна. Гэхдээ ийм байдал бол удаан үргэлжлэхгүй гэдэг санааг хэлж байна. Тэгээд энэ дээрээ яг ямар жишээ авч ийн вэ гэхээр data scientist гэдэг одоо өгөгдлийн шинжлэх ухаанч гэдэг ажил бол 20 жилийн өмнө байгаагүй штэ. Инфлюенсер гэдэг ажил 10 жилийн өмнө байгаагүй штэ. Энд чинь эдийн засгийн шилжилтээр шинэ 90 үеэр гарч ирж байгаа шинэ ажлууд юм аа гэдэг санааг хэлж байна. Яг тэрнтэй адилханаар бид нар яг одоо зүгээр юм хэсэг юм үйл ойлголцол нэг юм үе дээр ирсэн байна. Ингээ уучраа болоод яг тэр шинэ эдийн засаг шинэ үе рүүгээ шилжээд ирэх үеэр шинэ ажлын байрнууд гараад буцаад хэвийн байдалтай орноо. Тэ. Ер нь бол айгүй эрэг талаас нь хэлж байна. Гэтэ энэ хүн бол айгүй бас гоё харж байна. Ер нь бол бас үнэн л гэж бодож байна. Бид нар яг одоо ингээд шуураад ингээд яваад байгаа ч гэсэн мэдээж энэ шуурга бол намжин. Мэдээж хүмүүс буцаад чигдрээд ажилдаа орно. Яг л тэр үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн роботоор автомат машинаар солигдоод хэсэг юм эвгүй үе болсон шиг яг одоо бид нар нэг AI-тай зуралдаад нэг эвгүй үе болоод хэсэг хугацааны дараа бас чигдрэх байх гэж бодож байна. Гэхдээ яг нэг тэр хэсэг үед яалцчгүй энэ
шин одоо төгсөгчд жинзэгийнхэн жоохон асуудалтай болоод байна. Going to use old math for the new equation and just think it's about shrinking. Others realize we've got to just redo work, up level, entry level, bring these folks in who are going to help us build new business lines and think in different ways. The key to it all is you've got to just keep leaning on your own ability to develop skills and expertise. Anish, what's the downside? За яг л нөгөө point-ийг хэллээ. Миний хэлсэн point-ыг зүгээр л одоо яг юу болж ийн, яг яаж ийн тэр хэрэгтэй скиллүүдийг, хэрэгтэй чадваруудыг сураад хөрвөхтөө бэлэн бай. Тэр л хэрэгтэй. Түүнээсээс чамд өөр юм хийж чадахгүй чи AI ингэчлээ гэж чи яах юм чи AI-ийн хийдэг зүйлийг чи одоо хийх гээд нэмэрхүү би чи 1 минутанд 100 мөр код бичдэг байх чи одоо л хамаагүй болчих жоох тий хурдан код бичдэг байх чи ягаад гэвэл 1 секундэд хэдэн мянган мөр код чамд AI бичээд өгөн. Тэгэхээр чи тэр скиллүүдийг одоо сураад хэрэггүй болж байна. Чи мэдээж кодын түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ чи илүү өөр одоо тэр мэдлэг илүү өөр зүйл рүү төвлөрөөд тэр хэрэгтэй зүйлүүдийг сурж аваа л гэдэг санааг хэлж байна. 22-year-old graduating from college, struggling to find a job, part of the rejection generation that is sending off hundreds struggle. You would say to a 22-year-old graduating from college, struggling to find a job, part of the rejection generation that is sending off hundreds of applications and not even getting replies back again, or perhaps something you'd even say to their anxious parent. Thing 1, be pro you. За одоо ингээд 20-д байгаа залуучуудад ажилд орё гэдээ ажил орж чадахгүй байгаа амар олон газар руу ингээд аппликейшн явуулсан тий. Тэгсэн мөртлөө ингээд хариугаа авч таагүй ингээд яг ажилд орох гээд амар хэцүү болцсон байгаа ийм залуучуудад чи хэлэх 3 зөвлөгөө өгөөч гэж нэмэгтэй асуулаа. Одоо манай ажиллаа хэлэх чинь. A lot of my thinking about AI and work is that I am radically pro-human, which can sound funny to folks, but nothing about work has been human-centric. The story of work has been техник зөвлөгөө нь болохоор хэвдээ be pro-human байгаарай л гэж хэлж байна. Юу гэсэн үг вэ гэвэл одоо илүү өөрөө өөрийгөө take care хийдэг, өөрөө өөрийгөө хайрладаг л гэж одоо орчуулах юм уу? Өөрөө сануулдаг, асуудлаа өөрөө хөгжүүлдэг, өөрөө тусалдаг тийм байгаарай л гэдэг санааг хэлж байна. The story of technology at work, not humans at work, certainly since the first industrial revolution. What we Тэгээд ерөөдөө яг анхны аж үйлдвэрийн хувьсгалаас хойш ажлын гол төв нь бол ерөөсө хүн байхаа болцсон шүү гэдэг санаа хэлж байна. Анхны одоо industrial revolution тэгээд аж үйлдвэрийн хувьсгал одоо эхэлсэн гэдэг чинь ерөөдөө ямар нэг байдлаар тийм тоног төхөөрөмж хүнийг орлоод эхэлсэн гэдэг санаа хэлж тэ. Тэр үеэс эхлээд хүн ерөөсө төв байхаа болцсон. Энэ ажил дээр бол тэр ерөөсөө бүх юм ингээд юугаар солигдсон гэдэг санааг хэлж байна. Энэ ихтэй философик юм ярьчих шиг болоо. Би бол энэтэй яг санал нийлгэсээ сайн мэдэхгүй л байна. За. We've been training people for, and this predates the knowledge economy. This is even when high school emerges to build managers for factories, has been to be task managers around technology, around machines. We now are going to flip that and put humans at the center of work. So you've got to be pro you. You've got to really understand what are your unique curiosities, what drives you. Don't feel like what gives you energy is something that isn't relevant because the old world of work didn't appreciate it. Really start to understand how you're going to get to a place of no one beats you at being you. The second Тэгээд өөрөөсөө тусалдаг байгаа. Тэгээд яг ерөөхдөө өөрийнхөө давуу талыг олоорой, өөрийнхөө давуу талыг сайн сургаараа тэгээд өөрийнхөө тэр uniqueness-ээ тэгээд одоо өөрийнхөө тэр ондоошлоо гаргасан л одоо ерөөд хамгийн зөв гэдэг санааг л хэлж байна. Тэгээд залуу хүнд өгөх 3 зөвлөгөө тий яг одоо ажил хайж байгаа, ажил олдохгүй байгаа. Тэнгүүд чи өөрийнхөө ондоошлыг гаргаарай. Yeah, sure. За дараагийн юм. thing I would say is lean on other people. I mean, we've got new data that shows 2 big things. People are feeling totally overwhelmed and people are turning to each other. We've got, I think, 82% increase in the number of people posting on LinkedIn about feeling overwhelmed. A lot feel like AI training is a second job. But what's interesting in all the memes you're seeing on TikTok of people ask Хоёр дахь зөвлөгөө нь болохоор ерөөдөө хүмүүстэй ойр байгаарай л гэсэн санааг хэлж байна. За энийг одоо өөрөө дэлгэрүүлж ярих бах. Тэгэхээр дараа нь хэлж байна. asking GPT, like, what should I say to my wife? And the wife's like, what should I say to my husband? Is that actually isn't what's happening. People are turning to other people more than AI, more than search engines.
And that's really comforting to me. Like the number one source for professionals at work is their network. So thing two, build your network. And then the third Яг нэг хүмүүстэй ойр байгаарэ гэдгээрээ одоо өөрийнхөө network-ыг бүтээгээрэй л гэдэг санааг хэлгсэн юм байна. За одоо яг ойлголоо. За тэгэхээр манай гол сая хоёр дахь зөвлөгөө нь болохоор хүмүүстэй холбоотой байгаарэ, хүмүүстэй холбоотой сүлжээгээ бүтээгээрэй, өөрийн community-гоо бүтээгээрэй л гэдэг санааг хэлж байна. Энэ бол айгу гоё санаа байна guys. Тэгэхээр яг ерөөдөө мэдээч ихний ажил бол хүн яалцчгүй ажил хайгаад хүмүүсээс суугаад ингэж тэгээд явдаг те. Гэхдээ ер нь бол хүн ингээд олон жилийн туршлагатай болоод ерөөдөө ингээ хүмүүстэй харилцаа холбоо тогтоогоод өөрийнхөө network-ыг үүсгэхийн хэрээр ер нь бол хүн ажил хайх нь багасдаг. Эсвэргээрээ ажил хүнийг хайж эхэлдэг. Тэгэхээр яг энэ юутай холбоотой гэдэг вэ гэхээр ерөөсөө л чиний одоо тэр хүмүүстэй холбоотж байгаа тэр холбоо сүлжээг л ерөөдөө хэлж болно. Таны газар ажилдаг та өөр хүмүүстэй хамтарч ажиллаа. Тэр хүмүүс та өөрийгөө яаж ажилласнаа харуулад тэр хүмүүс харж л байгаа. Өөрний газар харж л байгаа. Олон жил ингэж ажиллаж яваа та өөрийнхөө юм хүрээллийг үүсгээд ирэхээр та ажил хайхаас илүүгээр хүмүүс танд ажлын санал тавьж эхэлдэг. Одоо энэ дөр нэг жишээ авах юм бол за сая ChatGPT-ийн захирал Altman нэг хэсэг ChatGPT-гээс гарсан шүү дээ. Тэгсэн чинь шууд нэг өөр компани CEO болцсон те. Тэр хүн одоо ChatGPT OpenAI-с халагдчихад юу гэдэг чи шууд ингээд CEO-ийн ажлын байрыг LinkedIn-ээс хайсан гэж угаасаа байхгүй байхгүй. Тэр хүний түнд л мэдээж нэг өөр компаниас та манай компани захирал болооч гэсэн ажлын санал ирсэн байж таараа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол одоо тэр одоо баригдж байгаа сүлжээгээр тэр одоо хүмүүсийн community-гоор үүсдэг зүйлээ гэдэг санааг л хэлж байна. Тэгэхээр манай монголчуудад ялангуяа технологийн салбарын хүмүүсний байдаг дутагдал нь юу вэ гэхээр хүмүүс ерөөсөө хүмүүстэй харилцдаггүй. Зүгээр ингээд доошоо хараа зургаар өрөөд нэг жижигхэн одоо кофе уугаад юм ярихтаа хүртэл айгу ингээд түүртэй дэдэг. Тэгэхээр энэ бол яг хуу тоон хүний бас өөрийнх нь одоо юу байж болно л та. Гэхдээ ерөөхдөө яг яадаг вэ гэхээр тэр хүмүүстэй ярьж байгаа жижигхэн кофе уунгаа ярилцж байгаа зүйл тэр хүмүүстэй ярьж байгаа тэр жижигхэн ярилцлагууд л тэр хүнд таны сэтгэлдлийг үлдээдэг. Тэгээ дараа тэр хүмүүс танд шинэ ажлын байр, шинэ ажлыг ч юм уу те шинэ хамтрах боломжийг санал болгодог. Тэгэхээр ерөөдөө ямар хүмүүс илүү одоо менеж хийдэгтэй эсвэл юм удирдах албан тушаал бас орох юм магадaltaй байдаг гэхээр хүмүүстэй сайн network үүсгдэг, хүмүүстэй сайн холбогддог хүмүүс л илүү холбогдох магадaltaй байдаг. Тийм учраас бас энийг үзэж байгаа хүмүүст тэ шинээр төгсөж байгаа эсвэл төгсөөгүй ч юм хүмүүс аль болох хүмүүстэй сайн холбогдорой, өөрийгөө таниулаарай, хүмүүстэй сайн ярилцаарай тэ. Тэгэж одоо яг өөрийнхөө холбоог сайн тогтоож байгаарай л гэж хэлээ. Тэгэх юм бол ирээдүйд та ажил хайхаас илүү ажил таныг хайдаг болно шүү. За окей. First thing I'd say is just learn. Like first thing is empowering, be pro you. The third thing might feel a little crushing having just graduated. You didn't graduate. Like you're not done at all with learning. Like you're not going to not read again. You're not going to not have to sit and learn something new and fail again. That's all going to be forever now. And that's an amazing thing because like the best of life comes at the other end of hard and challenge and pushing yourself. But just start learning every day. Just start building that. За тэргэдөө сураал гэж тий одоо яг ингээд шин зүйлүүдийг суур одоо яг бидний орчин цагийн нөхцөлд бол сурхаас өөр хийж чадах зүйлгүй болцсон. Одоо нэг зүйлээ сурчаад тэр сурсан зүйлээрээ насаараа хоолоо олж иддэг үе бол өнгөрсөн. Чи яг одоо сураад яг одоо сурсан зүйлээрээ л хоолоо олж идэнэ. Чи жилийн дараа дахиад шин зүйл сураад тэрүүгээрээ л хоолоо олж иднэ гэдэг санааг хэлж байна. Тэгэхээр тогтсолтгүй сураа гэдэг санааг л хэлж байна. Энэ бол гэхдээ яг ганцхан жинзи үе ч юм уу те нэг юм үед ш. Ер нь бол бүх хүмүүс л хэлж байна. Яг одоо ч гэсэн ажилтай байгаа хүмүүс ч гэсэн яг энэ үе дээр гацх юм бол ирээдүйд өсөж дэвшихгүй эсвэл ажилдаа бас цомготголд орох магадaltaй болно. Тийм учраас ерөнхийдөө хүн болгоныг бас сураа, цогцолтгүй сураа л гэдэг санааг хэлж байна. Daily habit. I think if you do those three things, week over week, month over month, things will feel easier because you'll feel more in control. You'll be going off your own map. За эхнийх нь болохоор илүү pro-human бай. За илүү proactive л хэлчих. Proactive бай. Тэ илүү ирээдүйд болж байгаа зүйлийг тааруулаад өөрийгөө одоо ойлгоо тэр ирээдүйд болж байгаа зүйл дээр өөрийгөө хөгжүүлээд бэлдээд яв. Өөрийгөө өөртөө тусал, өөрийгөө хайрал. Хоёр дахь нь болохоор
network үүсэх, хүмүүстэй сайн харилцаа холбоотой бай. Магадгүй AI энэ ажлуудыг хийгээд байгаа. Гэхдээ яг ажил хэн аваад байгаа юм бэ? AI хүмүүсийг ажилд авахгүй байгаа. Тэ? Ажилд авч байгаа, хүнийг ажилд авч байгаа зүйл бол хүн өөрөө. Тэгэхээр хүмүүстэй харилцаа холбоотойгтой өөрийнхөө холбоог бүтээ, community бүтээ гэдэг санааг хэлсэн. Гуравт нь болохоор зогсолтгүй сураа гэдэг санааг хэлсэн. That isn't to say it's not going to be hard, but just know it's going to be hard for everyone. And so you're not alone. And at the other end of it, if you're starting your career, you're going to have more years in what I think will be better work with more options for how you want work to be in your life, what kind of work you want to do than any generation has had before, certainly since the Industrial Revolutions. And so just lean in. За энэ үний бас нэг санаа хэлж байгаа санаа юу гэхээр магадгүй та ингээд сураал ингээд хөгжөөд явах юм бол магадгүй өмнө байгаагүй хувьсгал дээр гарч ирж байгааг тэр илүү их зүйлийг баг авах боломжтой шүү л гэдэг санааг хэлж байна. Тэгэхээр энэ бол бас айгүй гой санаа. Яг тэгвэл одоо бүүнөр яг Монгол дээр жишээ аваад үзэлтэй. Монголд яг нэг хэсэг амар баядцсан хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхээр яг 90 онд 8 хийцэн хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь яг Монголд гарсан жижигхэн хувьсгал байхгүй тий. Монголд эдийн засаг нэгдээд хүмүүс гадагшаа яваад Хятадаас бараа аваад Орос руу зардаг ч юм уу, Хятадаас бараа аваад Монголдоо зарж эхэлсэн тий. Тэгэхээр энэ бол тэр үеийг хараад, тэр хувьслыг хараад хүмүүс суралцаад юм хийгээд тэндээс ашиг олж чадсан байна. Өөрөөр хэлбэл нэг тийм хувьсгал, нэг жижигхэн тийм хувьсэл болсон байна гэдэг санаа байна тий. Тэнгүүд яг одоо дэлхийд даяар ийм том хувьсэл болох гэж байна. Дараагийн хувьсэл болох гэж байна. Энэ хувьсэл дээр зөв тоглоод, зөв сураад, зөв юм хийж чадсан бол яг л 90 онд одоо баяжиж 8-нд гарч баяжсан хүмүүсийг дахиад энэ үеийг ашиглаж баяжих юм дараагийн давлгаа гарч ирж шүүл гэдэг санааг бас сайн хэллээ гэж бодож байна. Тэгэд энэтэй бол 100% санал нэгж ингээс бид нар гомдлоод байна. Гэхдээ яг ингээд гоё энэ үеийг ашиглаад энийг өөртөө зүгээр эргүүлээд авч чадах юм бол магадгүй одоо бидний бодсноос эсэргээр айгүйх ашигч өгөх боломжтой шүү. Угаасаа л тэгэн. Тийм учраас энэ үеийг бас зөв ашиглаад авуул те шин зүйлүүдийг сураад ялангуяа одоо AI бол Монголд айгүй дөнгөж л орж ирж байгаа шүү дээ. Тэнгүү таад бодоод үзэлтэй. Одоо тэр бичлэгүүд, дуутай бичлэгүүдийг ч юм уу амар анимашнуудыг одоо хүмүүс мөнгөөр зар сурчлагаа хийж өгнө гэдэг байгаа шүү дээ. Яг үүндээ англи хэлтэй хүн бол өөрсдөө бичлэгээ, дуугаа өөрсдөө тэр үндсэн AI-ийн сайтуудаас өөрсдөө хийлгээд авчих боломжтой. Гэхдээ одоо Монголд яг тэр нэг хэсэг хүмүүс ч юм уу те одоо хүмүүст одоо реклам зар сурчлагааг AI-аар хийж өгөө тэрүүгээр мөнгө авч ин те. Энд чинь өөрөөр хэлбэл бас нэг бодлын энэ шуургыг ашиглаад, хувьслыг ашиглаад бас ингээд нэг хэсэг хүмүүсээс ашиг авч байгааг нэг хэлбэр авахгүй. Тэгэхээр яг энтэй адилханаар бас AI-г ашиглаад магадгүй яаж болохоор вэ те. Тэрийг бас юу сурж болохоор вэ? Ямар зүйл хийж болохоор вэ? Одоо энэ бол тэгтээ дөнгөж эхлээл одоо олон хөгжсөөр хагаад ирээдүйд шинэ ажлын байрууд гарч ирнэ гэж байна. Яг тэртэй холбоотойгоор тэр үеэс бол илүү том хувьслууд, илүү том зүйлүүд орж ирэх бахаа л гэж бодож байна. Тэгэхээр дүгнээд хэлэхэд бол одоо нэг хэсэг ийм ажилгүйдлийн ийм асуудал байна. Ялангуяа ийм одоо Америк нэгдсэн улс, барууны хөгжилтэй орнуудад бол шинээр төгссөн хүмүүст ажил олдохгүй, ялангуяа технологийн салбарт ажил олдохгүй байгаа асуудлууд байна. Гэхдээ энэ асуудал бол төр зуурих. Тэр энэ төр зуурыг гарч ирж байгаа асуудал дээр бол та өөрийгөө хөгжүүлээд, өөрийгөө сайжруулад одоо энэ ирээдүйд болж байгаа энэ том зүйл дээр өөрийгөө сайн бэлт. Тэгээ тэр зүйл рүү төрүүлж ор. Тэгсэн хүмүүс бол ялнаа. Энэ бол нэг хэсэг төр зуурын шуул гэдэг санааг хэлж байна. Тэгээ би энтэй бол 100% санал нэгдэж байна. Гэхдээ энэ яг одоо бид нар инглигээ санаа амарчлахгүй яадвал энэ асуудал бол байгаа удахгүй. Энэ асуудал Монголд орж ирэхийг ч үүсэхгүй. Магадгүй AI-юуд монгол хэлтэй бүр сайн болоод код бүр амар сайн бичдэг болоод Монголд ч гэсэн магадгүй код бичдэг хүмүүс авахаа болчих магадгүй байхгүй ирээдүйд нэг хэсэг те. Тийм учраас эндээ бас бэлтгэлтэй байгаад одоо яг орчин үед яг AI-тай холбоотой яг юу сурж болох вэ? Эднийг ашиглаад AI иймэрхүү зүйлийг хийж чадж байгаа юм бол би ямар тал дээр нь илүү төвлөрөх үү гэдэг санааг бас илүү те. Тэг яг энэ асуултын хариултыг бол нөгөө өмнөх бичлэг дээр AI 90 үед яаж софтвер инженерийг сурах вэ гэдэг бичлэг дээр бол илүү тэглэрэнгүй ярьсан байгаа. Тэр бичлэгийн ялангуяа тэр төгсгөл одоо хэсгийг яг үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд guys бичлэгийн хувьд бол ийм байла. Тэгээд ойртож жоон бас бичлэгээ оруулж чадахгүй байгаа. Тэгээд чатгаараас бичлэгээ оруулахыг бодноо. Тэгээд бичлэг ингээд дуусч जैन. Тэгээд хамт байсан баярлалаа guys. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.